За Монгол улс бол хөдөө аж ахуйн улс орон, мал аж ахуйн улс орон, тиймээс өнгөрсөн он жилүүдэд одоо хэдэн зуунаараа хэдэн мянганаараа бид нар бол одоо энэ хөдөө аж ахуйн салбараа, мал аж ахуйн салбараа бол ингээл хөгжүүлсээр л ирсэн тийм нөгөө социализмын үед ч гэсэндээ мал маллахаа марксизмаар заалахгүй гэдэг шиг элдв янзын гой нэртэй хуульгүйгээр бол бид нар энэ салбар оршин тогтносоор л ирсэн. Тэгээ хөдөө аж ахуйн тухай хууль гээд одоо ийм том салбарыг хамарсан ийм амбицтай нэртэй ийм хууль ороод ирсэн одоо анхны хэлцүүлэг нь хийгдэж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ хуулийн төслийг ингээ бүхэлд нь харахаар ерөнхийдөө бас нэг юм лозунгийн шин чанартай л болчиход байгаа. Тэгээд хамгийн нэгдүгээрт нь гэх юм бол би бас үзэл баримтлалын дэмжих хэсэг хэлцүүлэг дээр бас хэлжлээсэн. Энэ хөдөө аж ахуйн ажилтны төрлийн дэмжлэг гэдэг нэрийдлэр ингээ татаас өгнөөгээ хуульчилж байгаа. Тэгээд хамгийн гол нь ингэж хуульчлахдаа өмнө нь өнгөрсөн одоо 30 хэдэн жилийн хугацаанд олгосон ялангуяа сүүлийн 5-10 жилийн хугацаанд олгосон энэ Монгол Ардын намын эрх баригчдын том дарга нарын санаачилсан энэ гой нэртэй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн ямар байсан бэ? Тэн дээр бид нар бас юм бодит дүн шинжилгээ хийж байгаа мó? Яг үндсэн одоо тэр нөгөө кластераараа хөгжүүлэх одоо тэр зорилтуудаа энэ хөтөлбөрүүд чи очсон юм уу? Яг одоо малчтаа ч юм уу одоо тариаланчтаа яг тэр бодит зорилтод бүлгүүд дээр очиж байгаа мó? Эсвэл одоо яг юм улс төрийн лозунгийн шин чанартай, улс төрийн санал худалдаж авах шин чанартай ийм хөтөлбөрүүд болоод дуусчихвоо гэдэг асуудал дээр бас асуулт асууж лээсэн. Тэгээ яг үндэ энэ хуулийн төслийн танилцуулга юмыг нь харахаар өнгөрсөн хугацааны одоо энэ баахан олгосон татаас энэ хөтөлбөрүүд дээр бол дүн шинжилгээ хийсэн зүйл харагдахгүй байгаа юм. Тэгэхээр одоо энэ асуудлаа яг хууль санаачлагч юу гэж харж байгаа юм бэ гэж асуумаар байна. За хоёрдугаарт нь энэ хүний нөөцийн асуудлыг бол гишүүд зөндөө ярьлаа. Тэгээ энэ хуулийн төслийн 14 дугаар зүйл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөц гэдэг энэ сургалт судалгаатай холбоотой асуудал ороод ирсэн байж гин. Гэхдээ бас л яг ийм нөгөө бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжих нь ойлгомжгүй. За энэ одоо малчтын асуудлыг бол малчтны тухай хууль гэдэг одоо хэрэгжихгүй байгаа учраас бид нар одоо хурал дээр сонсгол хийхгээ сууж штэ. Тийш нь жигцэн. Тэгээ үүндээ бол манай хөдөө аж ахуйн салбарт, мал аж ахуйн салбарт бид нар инновац хий гэж зорж байгаа бол бүтээмжийг нэмэгдүүлэе гэж зорж байгаа бол одоо энэ сургалт судалгааныхаа асуудалд бол маш их анхаарал хандуулах хэрэгтэй байгаамаа. Гэтэл яг ийм бодит одоо яг ямар арга хэлбэрээр энэ хүний нөөцөө бэлтгэхийн ажил, мэргэжлийн ажилтнуудаа бэлтгэхийн гэдэг дээр бас нэг тодорхой схем харагдахгүй байгаа даа. Тэгэхээр тэр схемаа яг юу гэж харж байгаа юм бэ гэдгийг бас асууя. За 3 дугаарт нь бол манай энэ мал аж ахуйн салбарын хамгийн тулгымцсан асуудал бол энэ малын халдвар төвчин байгаа. За одоо гэхэд л нөгөө баруун аймагуудад шүлхий гарчихсан. За бас ийм асуудал үүссэн л байж байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл дээр энэ малын халдвар төвчин, гоц халдвар төвчөнтэй одоо бас хэрхэн яаж тэмцэх юм? Төрийн хамгийн сайн хийж чадах зүйл бол одоо энэ багхгүй юу? Улсын хэмжээнд одоо бас тэр вакцины асуудлыг шийдэх тийм ээ. Энэ халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлуудыг хангах зүйлийг бол төр зайлшгүй хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Гэтэл энэ асуудал бас энэ хуулийн төсөлд хэрхэн яаж орж ирж байгаа нь бас тодорхойгүй байна. Бид нар энэ халдвар төвчний асуудлаа шийдээд үндэсний хэмжээнд одоо энэ вакциныхаа асуудлыг шийдэх юм бол цаашлаад одоо экспортод гаргах тий одоо энэ тентхийн эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан манай энэ бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн чинь бол хамгийн сайхан органик ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр одоо яг л одоо нөгөө малчтын орлогыг нэмэгдүүлэх, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх зүйл чинь бол энэ байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр бас энэ хуулийн төсөлд ямар зүйл тусгагдсан байгаа вэ? Ер нь цаашд энэ асуудлыг яаж харж байгаа вэ гэдэг асуулт байна. Тэгээд тодруулъя. За, асуурын гайвагш асуултаа асууя. Алга байна.